Буянт голын уус одоо бас бор өнгөтэй шавар одоо ихтэй шороо ихтэй урсж байгаагаас шалтгаалаад иргэдийн дунд одоо батлагдаагүй тийм мэдээлэлүүд явж байна л та. Ер нь алт угааж байгаа энэ нь бол урсацд нөлөөлж байгаа гэх мэтлэнгээр тэр яг ингээ хариуцж байгаа харьяа байгуулгын тухай тэр энэ нь одоо яригдж байгаа албан бус мэдээллүүдээр танах ямар тайлбар мэдээлэл өгмөр вэ? За буянт голын хувьд бол буянт голын их маань Баян-Үйлгийн аймгийн Дэлгэн сумын нутагт дэвсгэртээр байж байгаа ганц хотны болоос их авч урсдаг. За энд бол ямар нэгэн одоо алтны уул уурхайн компани үйл ажиллагаа явуулаад энэний буруутай үйл ажиллагаанаас болоод буянт гол бохирж байгаа асуудал бол байхгүй. За Дэлгэн сум дээр бол 2 уул уурхайн компани байгаа. За 2 уул уурхайн компанид өнгөрсөн жил бол Жаргалан сумын цэцэрлэг тамирын газар болон манай байгууллагаас хамтарсан одоо шалгалт яваад очоод яг газар дээр нь ажиллаад тухайн уул уурхайн компаниуд нь тухайн голд ямар ч нөлөөгүй юм байна гэдэг дүгнэлтийг бол яг газар дээр нь үзэж шалгаад ирсэн байгаа. Тэгэхээр буянт голын бороор урсж байгаа зөвхөн нөгөө нэг дээрээ үертэй уснаас болоод бороор урсж байгаа усны түвш нэмэгдсэн байна. Энэ жилийн тухайд яг тухайн газрууд дээр ахиж очиж хяналт шалгалт ч юм уу ийм зүйл хийсэн үү? За энэ жилийн хувьд бол хийгдээгүй байна. Ямар ч гэсэн 2 уул уурхайн компани үйл ажиллагаанд тогтмолцсон явж байгаа. Гэтэ ямар ч голтой холбоотой тэр 2 компанид бол ямар ч нөлөөлөл бол байхгүй. Тэгэхээр иргэдийн дунд яригдж байгаа асуудал бол бас ташаа мэдээллээ гэж. Ташаа мэдээлэл.